本师释迦牟尼佛，南无本师释迦牟尼佛，南无本师释迦牟尼佛。波格热波格罗阿弥多心经观自在菩萨行深般若波罗阿弥多时，照见我云觉空。得一切苦舍利子，色不异空，空不异色，色即是空，空即是色。受想行识亦复如是。舍利子，是诸法空相，不生不灭，不垢不增不减，是故空中无色，无受想行识，无眼耳鼻舌身意，无色声香味触法。我眼界乃至无意识界。Нэмээд одоо энэ санскрит уламжлал буюу их хөлгөний уламжлалыг дагсан Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орнууд бол мэдээж энэ хэрэг одоо далаа өгштэй харилцаа холбоотой явж байгаа. За энэ удаад шашны одоо бурхан багшийн одоо шавнар бүгдээрээ одоо олон янзын уламжлалыг дагаж байгаа шавнар бүгдээрээ нэгдэж энэ удаад одоо энд цугларсан ерөөл уншиж залбирлаа, уншлаа. За бидний хувьд бол одоо ерөөл тавина гэдэг нь бурхан багшид одоо бидний замыг зааж өгсөн заавар зөвлөгөө өгсөн ийм одоо багш гэж одоо үзэх хэрэгтэй. За бурхан багшийг одоо лагшин зарлиг тааллаас нь одоо магтдаг. Их бодмөрийн зэргийн одоо хамгийн ихэнд бурхан багшийг одоо лагшин зарлиг таал одоо талаас нь магтан мөргөлүүлсэн байдаг. За бурхан багш бол одоо зүгээр гинтийн одоо гинт гарч ирсэн зүйл ерөөсөө биш, мөн одоо ямар нэгэн тийм мөнхийн хүчин зүйл ерөөсөө биш юм аа. Тоолшгүй 3 их галавт одоо чуулганыг хурааж ээж одоо энэ ийм бурхны лагшинд хүрсэн. За энэ бол хотол чуулганыг одоо бүрдүүлсэн. Асар их одоо хотол чуулганыг одоо бүрдүүлж ээж одоо ийм бурхны одоо ийм лагшинтай болсон. 교수 망고 즉 공부시니. За бурхан багш бол одоо маш олон зүйлийг одоо олон талаас нь бодож тасалгаж ялангуяа дотоод сэтгэлийн одоо тэр хэр буртгийг арилгаж эцтэй гэгэрэлд хүрсэн. Тийм учраас хэрхэн яаж гэгэрэлд хүрснээ өөрийгөө хэрхэн энэ гэгэрэлд хүрснээ бидэнд айлцсан юм аа. Тийм учраас хязгааргүй олон амьтдын хүсэл горлыг хангагч одоо зарлагтай гэж айлдвар зарлагтай гэж магтсан байгаа. За энэ нь бол одоо маш олон одоо амьтдад өөрсдийн одоо арга замаар амар амгаланд хүрэх одоо бүхий л одоо арга замыг айлдсан. За тэр шашин шүтлэгтэй хүмүүс битгий ял одоо шашин шүтлэггүй хүмүүст ч гэсэндээ одоо дотоод сэтгэлээ засах, сэтгэлээ амар амгаландаа болгох арга замыг одоо айлдсан юм аа. 최대의 담만을 여러 인도산에 애네 간다 소소 감다 뭐보다 차버지기 간다지기 셴뱅 그로 상보지 때야지
За тэгээд энэ айлтгахтаа бол одоо олон хүмүүст өөр өөрсдийн оюун санаанд нь одоо нийцүүлж, олон оюун санаанд нь тааруулж ингэж одоо айлтсан. За яаж одоо бурхны утга төгсгийг гэрэлд хүрэх вэ? Энэ бүгдийг бол одоо бурхан багш өөрийн одоо туршлагаараа айлцсан учраас бид нэр үүн дээр нь одоо үүнийг одоо дагаж мөрдөх хэрэгтэй. Дагаж мөрдөхдөө бол шууд хүлээж авах биш, одоо нягтлал судалж одоо ингэж үзэх хэрэгтэй байгаа. Энэ нь бид одоо боломжтой зүйл юм. Учир нь юу вэ гэхээр бид бүгдд бол дата гата гарба буюу одоо бурханлаг чанар бидэнд байгаа юм. Несоносын түйтгэр болон мэдгэдэгний түйтгэр гэх мэт сэтгэлийн хэр буртгууд бол бидэнд байгаа боловч эдгээр зүйлүүд бүгдээрээ бидний дотоод сэтгэлийн мөн чанарт оршоогүй. Ямар тохиолдолд ийм одоо зүйлүүд бий болдгоо гэхээр өөрийгөө үнэхээр бүтсэн гэж боддог, юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар үнэхээр бүтсэн гэж бодож байгаа энэ буруу одоо бодлын улмаас, энэ мөнхийн мэдхгүй энэ бүгдийн мөн чанарыг таньж мэдээгүй улмаас бидэнд одоо уур хилэн хүсэл шунал гэх мэт нисоност муу сэтгэлүүд бий болдог. Тэгэхээр энэ бүгдийн уг үндэс болсон тэр би гэж одоо баримталж байгаа юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар бүтсэн гэж бодож байгаа энэ буруу бодлуудыг, буруу үзлүүдийг няцаах юм бол одоо нисоност муу сэтгэлүүд бүгдээр арилах юм аа. Энэ бол одоо маш чухал юм. Миний хувьд гэх юм бол одоо өдөр болгон бод сэтгэл болон хоосон чанарын үзэл онолыг бодож бясалгадаг. Миний дотоод сэтгэлд энэ бүгдийг бодож бясалгаснаар миний дотоод сэтгэлд маш их одоо өөрчлөлт гарч байна. Бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс үзэгдлүүд бүгдээрээ үзэгдэж байгаа шиг оршдоггүй. Юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй. Энэ бүхэн бүгдээрээ зөвхөн одоо нэр томьёолын төдийд л оршиж байгаа гэдгийг бид нэр сайн бодох хэрэгтэй юм. 모르고르징에게 다도 준비 된진세하다 될 энэ хөньям бүтээн юм юу вэ? За бидний одоо дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, бидний дотоод сэтгэлийг хямраадаг тэр би гэж баримталж байгаа. Бид баримталж байгаа тэр одоо буруу баримтлалыг одоо арилгах хэрэгтэй. За энийг бол олон талаас нь одоо тайлбарласан байгаа. Өөрийгөө одоо бодох нь амин хуваа хичээх нь дораатал бүгдийн одоо үндэс юм. Бусдыг инхрээлэн хайрлах нь амар амгалан бүгдийн одоо уг үндэс юм а гэж одоо альцсан байдаг. 가수다 만들려된 나라에 얘네 간다 이네 동네 망고 요대야 되디 다도 좀 베텐지다 랑진진 되게 치기도 봐. За бидний одоо энэ дотоод сэтгэл юуны улмаас хямардаг вэ гэхээр ерөөсөө л өөрийгөө бодож амин хуваа хичээсний улмаас л одоо энэ олон сэтгэл хөдлөлүүд, сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болдог. Гэтэл яг үүндээ бол одоо амьтан бүхэн бидэнтэй адилхан юм аа. Амьтан бүхэн юугаараа бидэнтэй адилхан юм бэ гэхээр би зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэгтэй яг адилхан бусад амьтад бүгдээрээ зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэг. За энэ нь бол одоо огторгуу сацуу хамаг амьтан бүгдээрээ яг адилхан юм аа гэдгийг сайн бодох хэрэгтэй. За тэгээд өөр дээрээ одоо сайн бодох хэрэгтэй байна. Бид одоо зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэг гэвч одоо хүсдэг жаргал маань бидэнд төдийлөн ирэхгүй, зовлон бидэн дээр ирээд байгаа. Энэ хүсдэггүй зовлон яагаад ирээд байна вэ гэхээр бидний одоо энэ дотоод сөрөг сэтгэл хөдлөлтөй холбоотой юм аа. Гэвч энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд бол бүгднийг нь одоо арилгах боломжтой юм аа. Энэ өөрийн одоо мөн чанарыг сайн ойлгож авах юм бол одоо бусдыг одоо мөн зөвөр нь ойлгож авч чадна. Бусад хүмүүс бусдыг ч гэсэн одоо зовлонгоос нь салах боломжтой юм байна гэдгийг одоо сайн бодоорой. За ингээд аль чадгаараа бусдыг одоо энерж хайрлсан, энэхүү одоо энэрэнгүй сайхан сэтгэлийг өөртөө төрүүлэх хэрэгтэй. Үүнтэйгээ зэрэгцүүлэн аливаа юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй. Бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс үзэгдлүүд хэдий үзэгдэж байгаа боловч одоо яг өөрийн мөн чанараар оршоогүй. Яг энэ нь одоо огт байхгүй гэсэн үг биш. Энэ бол одоо зөвхөн нэр томьёолын төдөд оршиж байгаа юм а гэдгийг одоо сайн бодоорой. За тэгээд энийг бол одоо номон дээр байгаа зүйлийг би зүгээр ингээд нэг давтан уншиж байгаа юм ерөөсөө биш шүү. Би өөрөө дахин дахин бодож байгаад хоосон чанарын үзэл онолыг дахин дахин одоо бодож бясалгасны одоо үр дүнд
аяндаа одоо юмс үзэгдэл үзэгдэж байгаа боловч илт мэт одоо ийм өөрийн мөн чанараараа бүтээгүй оршоогүй ийм одоо ойлголт аяндаа төрж байна. Энэ бүгдийг би өөрийн туршлагаар одоо та бүхэнд хэлж байгаа юм шүү. Тэг хамгийн гол нь одоо өөртөө ийм туршлагыг одоо бий болгох хэрэгтэй, ийм дадлыг суулгах хэрэгтэй. За ямар тааж одоо өөрийгөө инхрэйлэх, өөр амин хуваа хичээх мөн одоо юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтсэн гэдэг энэ буруу одоо ойлголтууд, буруу бодлууд л одоо биднийг одоо янз бүрийн зовлон авчирдаг юм а гэдгийг одоо маш сайн ойлгож авах хэрэгтэй байна. За эртний одоо цогт налаандагийн эрдэмтэд энэ бүгдийг бол одоо учир шалтгааны үүднээс нотлон буулгасан. Тийм учраас одоо энэ гүнзгий одоо мэдлэгүүдийг бид нэр одоо олж авах хэрэгтэй байгаа юм а. За энэ бүгдийг одоо энэ учир шалтгааны үүднээс сайн мэдэж авч чадах юм бол бидний одоо дотоод мэдлэг болон хүчтэй болон үүнтэйгээ зэрэгцэн одоо хамаг амьтдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийн хүчин чадал улам нэмэгдэх юм аа. Хэрвээ одоо хамаг амьтдыг энэрч хайрласан тэр сайхан сэтгэлийг өөртөө төрүүлчих юм бол яг одоо энэ мөчид би жаргалтай болно, ирээдүйд ч жаргалтай байх болно. Ахын үстэй аз жаргалтай байгаа зогсохгүй алс хойчтой ч гэсэн одоо аз жаргалтай байх боломжтой болно. Тийм учраас бид нэр одоо энэ мэдлгүүдийг олж авах хэрэгтэй. Ян янзын одоо асуудал тулгарх тохиолдол бидэнд байна. Тааламжгүй одоо зүйлүүд тохиолдож байгаа. Гэвч энэ бүхэн бүгдээрээ ямар нэгэн шалтгааны улмаас бий болсон гэдгийг сайн бодох хэрэгтэй. За хүн бид бодитоор нэг хардаг. Бидний нүдэнд үзэгддэггүй одоо ийм амьтад бас маш их байдаг. Тэдний ад дон гэх мэт тэдгээр амьтдын зүгээс одоо янз бүрийн хорлол ирж байгаа нь бол одоо тэдгээр амьтад мэдхгүй улмаас энэрэнгүй сайхан сэтгэл болон одоо юмс үзэгдлийн талаарх үнэн зөв мэдлэг дутагдсны улмаас л одоо бусдыг оруулж байгаа юм аа. Тэгэхээр энэ одоо тухайн одоо амьтан нь одоо мэдгүй аргагүй хэрхэн л одоо ийм зүйлийг хийж байгаа гэж бодох хэрэгтэй. Ингэх юм бол одоо бид тэднээс айж одоо болгоомжлж айж сандрах шаардлага ерөөсөө байхгүй. Өөрийгөө одоо амин хуваа хичээх хэдий хэмжээнд одоо амин хуваа хичээх тэр хэмжээгээр асуудал тулгарна. Хэдий хэмжээгээр бусдыг бодно тэр хэмжээгээр одоо амар амгалан аз жаргал бий болох юм аа. Ингээд үзэхлээр бол яалч аргагүй бидний хүсдэг нэг амар амгалангийн уг үндэс болсон энэ бод сэтгэл болон юмс үзэл иммун чанар, хоосон чанарыг таньж мэдсэн энэ бэлэг оюуныг өөртөө төрүүлээ. Аль чадгаараа энэ хоёрыг одоо өөртөө бий болгоё гэж бодох хэрэгтэй. Хүмүүс хоорондын харилцаан дээр маш олон асуудлууд тулгарч олон асуудал үүсч байна. Олон одоо хэрүүл тэмцэл, дайн тулаан одоо гарч байгаа. Энэ бүгдийн ерөндөг нь бол одоо бусдыг энерж харилцсан энэрэнгүй сайхан сэтгэл юм аа. За энэрэнгүй сайхан сэтгэлийг одоо улам хүчтэй болгодог зүйл нь бол хоосон чанарын үзэл онол юм. Тийм учраас бидний одоо энэ анхааран авлахын гол огш шим нь бол одоо энэ хоёр зүйл юм гэдгийг битгий мартаарай. Бурхны шашинтан бид нэр ялангуяа одоо цогт налаандагийн одоо агуу эрдэмтэд бол готогт нагарж байна болон чандраг эрдэ тэргүүтээ эдгээр эрдэмтдийн одоо ном зохиол шаштруудыг одоо бид нэр үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Энэ бүгдийг одоо судалж чадах юм бол бидний дотоод сэтгэлийн гүнд одоо өөрчлөлт бий болох юм аа. Энэ сэтгэлийн гүнд өөрчлөлт бий болох болно. Одоо энэ нь бол одоо баттай мэдлэгээр бий болох юм. Тийм учраас бид нэр одоо энэ учир шалтгааны үүднээс нотлон буулгасан одоо энэ ном сургаалыг одоо уншиж судлах хэрэгтэй. Бог зонхойн одоо бодмөрийн зэргийн ерөөлд гардаг. Урд өмнө бурхны шин дэлгэрсэн боловч одоо доройтсон тэр газар орнуудад бурхны шин улам одоо сэргэж дэлгэрэх болтугай гэж одоо ерөөл тавьсан байгаа. Миний хувьд гэх юм бол одоо бурхан багшийн шав гэлэн санвар сахил хүртсэн одоо ийм гэлэн сахилтай лам хүн. Бурхан багшийн одоо айлдвар сургаалыг үзэл онлын үүднээс нотлон буулгасан одоо энэ уламжлал бол одоо төв үзлийн одоо үзэл онлыг нотлон буулгасан энэ уламжлал бол хамгийн гайхамшигтай юм аа. За энийг бол одоо эртний одоо ном сургаалууд бол арслангийн одоо сүр жавхаа гэж нэрлэдэг. Төв үзлийн үзэл онолыг одоо нотлон буулгаж байгаа нь бол одоо арслан мэт одоо сүр жавхаатай юм аа гэж одоо гаргадаг.
Тэгээ энэ нь бол одоо бурхан багшийн айлдвар сургаалыг гол огт шимэн юм. Энэ огт шимийг бол одоо аль чадхаараа бид нэр одоо судалж үзэж бурханы шинжлэн бид нэр аль чадхаар үзэж судлах хэрэгтэй. Нөгөө талаасаа бол одоо яг энэ адармаатай цаг үе бол ирж байна. Цөөн цаг одоо ингээд тохиож байна. Энэ үед бид нэр аль чадхаараа одоо энэ өөрийн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулж энэ гүн гүнзгий мэдлэгийг одоо олж авахын тулд аль чадхаараа хичээх хэрэгтэй. Сая хэлсэнчлэн одоо шашны дайсан гэх юм уу эсвэл одоо бидний нүдэнд үзэгддэггүй ад донгийн хорлол гэх юм уу ийм зүйлүүдийг бол бид нэр одоо энерж хайрлах хэрэгтэй шүү. Бид нэр одоо үнэн зөв ойлголттой болчих юм бол одоо тэдэнд буцаагаад одоо хорлолын хариуд нь буцаагаад бид нэр одоо эерэг зөөлөн хандах боломжтой юм. Бид нэр өөрсдөө одоо бидний мэдлэг дутагдах юм бол одоо тэдний өдөөс сөрөг хариулт үзүүлэх болно. Тийм учраас бид нэр одоо бурхны шашны яг энэ үндсэн зарчмуудыг одоо сайн мэдэж авах хэрэгтэй. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөртөө дадуулах хэрэгтэй. Хэдий хэмжээнд одоо энэ бүгдийг дадуулсан тэр хэмжээгээр өөрт таатай бусдад ч гэсэн одоо таатай байх болно. Дотоод сэтгэл таатай амгалан байгаа зохисохгүй бидний бие махбодын эрүүл мэндэд ч гэсэн одоо таатай байх болно. Энэ нь бидний одоо биеийн эрүүл мэндэд ч тустай. Насны бүтээл хийж одоо нас уртасгадаг. Нас уртасгахын одоо хамгийн гол эрхэм дээд нь бол бод сэтгэл юм аа. Ягаад гэвэл хэдий хэмжээнд бид нар бод сэтгэлтэй байна. Тэр хэмжээгээр бидний дотоод сэтгэл амгалан тайван байна. Дотоод сэтгэл амгалан тайван байхын хэрээр бидний бие махбодын эрүүл мэндэд одоо эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээрээ бид нар урт удаан наслах боломжтой юм аа. Тийм учраас бид нэр энэ олон талаас нь одоо ингэж бодож үзэх хэрэгтэй. Бид нар бол одоо сайн сэгийн мянган бурхтын одоо дөрөвдүгээр бурхан багшийн одоо шашинд орсон бурхан багшийг одоо шүтж байгаа бурхан багшийн шавнар юм. Тийм учраас бид нэр одоо бурхан багшийг дааж байгаа шавнар учраас бурхан багштай адилхан одоо гэгэрэлт хүрээ. Бурхан багштай адилхан одоо тэр гэгэрлийн зам мөрөөр замны гэж бодох хэрэгтэй. Бурхан багш бидэнд юуг эрхэмлэж айлцсан, юуг чухалчилж айлцсан түүнийг бид нэр одоо дагж мөрдөх хэрэгтэй байна. Хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ дагын. Яа 자동차. Yeah, please repeat the offering prayer after me. I make offering to the Buddha. I make offering to the Dharma. I make offering to the Sangha. За I make offering to all session. цайны дээж цайны тахил өргөж байна. All evil. May I do all good. May I benefit all sentient beings. nga thagi de yudu sane kanshi kebe sujin songa wa sudwa За түрүү нь орж ирэх үед одоо мэгзэм уншиж ирсэн мэгзмийн одоо уншлагын дотор ганжин хавь зүгжин цонхоо буюу цас дуулсын одоо оройн чимэг болсон бог цонхоо гэж одоо уншиж байна. За яг тэр үед надад юу бодогдсон бэ гэхээр бог цонхоо одоо төвдийн амдуу мужийн хүн төв амдуу муж дотор одоо зонхоо гэдэг нутагт төрсөн. Тэр зонхоо нутагт би бас тэр зонхоо нутагт ойрхон газар төрсөн юм аа. За ингээд хэдийгээр бол олон зуун жилийн өмнө одоо бог зонхоо лагшин мэндэлсэн боловч өнөөдөр бол би өөрийгөө бог зонхоогийн одоо шадар шав гэж өөрийгөө одоо болдог гэж боддог. За тэгээд яг энэ үед бол одоо өөрөөрөө бахарх сэтгэл надад төрсөн. За өнөөдөр өнөө хүртэл одоо хийсэн үйл хэрэг маань одоо бурхны шашинд одоо багахан ч гэсэн одоо хувь нэмэр оруулсан байх гэж бодож байна. Миний хийсэн одоо энэ үйл хэрэг маань ирээдүйн 100 хэдэн жилийн хугацаанд ч гэсэн одоо үргэлжлэн явах байхаа гэж найдаж байгаа. За бог зонховын лагшин одоо бог зонхов сэрүүн заларч байсан тэр үед бол одоо шинжлэх ухааны ойлголт байгаагүй. Гэтэл энэ цаг үед бол шинжлэх ухааны ойлголт одоо маш хүчтэй дэлгэрсэн. За олон одоо хүн төрлөختөн олон хүмүүс одоо энэ шинжлэх ухааныг одоо хүлээн зөвшөөрч дагж байна. Энэ үед би шинжлэх ухааны олон эрдэмтдтэй уулзаж нөхөрлөж олон янзын одоо судалгаа
туршилтуудыг одоо ингээ хамтран хийж байна. Шинжлэх ухааны эрдэмтдтэй их ойр дотн нөхөрлөж байгаа. За шинжлэх ухаан гэх үед л одоо хүмүүс шууд одоо түүнийг хүлээн авч байна шүү дээ. Үнэхээр үнэн гэж одоо итгэж байна. За шинжлэх ухааны эрдэмтэд бол гадаад юмс үзэгдлийг бол машинын одоо нарийн судалж ялангуяа атомын одоо төвшөнд бол атом физикийн төвшөнд бол одоо бүр маш нарийн одоо судалгаа хийж байгаа. Энэ тал дээр бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд үнэхээр гарамгай юм. За тэгээд энэ мэтчлэнгээр бид нэр одоо шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо их харилцаа холбоотой байж өөрсдийн одоо туршлагаас хуваалцах ийм боломжтой цаг үе ирсэн. За миний хувьд их юм бол одоо төв үзлийн үзэл онолд бол одоо нэлээдгүй суралцсан хүн суралцсан одоо тэр зүйлээ өөрийн амьдралдаа одоо дагаж мөрдөж өөрийн болгож авсан. Тэгээд ингээ өөрийн болгож авсан энэ зүйлээ бусад хэлэх үед бол одоо үнэхээр одоо ач тустай байгаа нь бол илхэн байна. Тийм учраас бид нэр бүгдээрээ одоо энэ бүгдэд одоо сайн суралцаж энэ бүгдийг одоо нэг нэгэндээ хуваалцах хэрэгтэй. За ингээд одоо өмнөх жилийн номын айлдвар зогссон хэсгээс үргэлжлүүлэн одоо төвд орохыг болон төвд орохын өөрийн тайлбар номыг одоо үргэлжлүүлэн тайлбарлая. За одоо энэ номыг анх одоо тайлбарт ишийг хүртсэн тэр цагаас хойш одоо үргэлж үзэж судалж өнөөгөрсөн. Сэмналиа чаргууроо Бурхан багшийн одоо надад ямар одоо зүйл бодогдож төсөөлөгддөг гэхээр бурхан багш одоо заларч байна. Бурхан багшийн дэргэд хотогтноо гарч байна, заларч байна. Хотогтноо гарч байгаас наашлаад цогт чандра тэргүүтээ эрдэмтэд заларч байна. Түүний дараагаар нь одоо цас төвдийн орны одоо олон эрдэмтэн мэрэгдүүд бог зонхов тэргүүтээ олон дээдсүүд заларч байна гэж надад ингэж төсөөлөгддөг юм аа. За ингээд эдгээр эрдэмтдийн одоо ном сургаалыг уншиж судалж одоо судалгаа хийх тусам бидний одоо мэдлэг олон гүн үнцгээ болж ирж байна. Гүн үнцгийн мэдлэгтэй болохын хэрээр бид нэр маш олон талын одоо энэ судалгааг олон талын юм зүтгэл болон одоо дотоод сэтгэл аль алин дээр нь бид нэр гүн үнцгийн судалгаа хийх боломжтой болж байна. Энэ судалгааны яг л одоо ийм зарчмаар бид нэр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо ярилцаж өөрсдийн одоо санал бодлоо солилцож туршлага хуваалцаж байгаа юм аа. За өнөөдөр одоо бусад зүүн өмнөд Азийн одоо орноос олон хүмүүс ирсэн байна. Мөн одоо палео уламжлалын олон лам хуургууд энд морилгон иржээ. Бид нэр бурхан багшийн одоо шавнар гэдгээр бүгд адилхан. За та бүхэнд одоо би тусгайлан одоо мэдчилгээ дэвшүүлье. Ер нь бол одоо шашин болгон хоорондоо эвтэй найртай байх нь чухал. Түүн дотроос бурхны шашинт нь дотроо одоо баг хөлгөн их хөлгөн гэж ялгарч өрөөсөө болохгүй юм. Тийм шишин сам мөнгө нийлээ ёо Нябо 도준되는 산재체야 산지토스 취미 유르세디. За чантра гэрдийн одоо айлдварт гардаг төвд орохын одоо айлдварт гардаг. Ловн игнэн чоглон гэх мэт одоо эдгээр эрдэмтдийг ловн басуу ванду болон одоо дигнага гэх мэт эдгээр эрдэмтдийг үзэл онлын үүднээс нь одоо няцаасан байдаг. За үзэл онлын үүднээс бол одоо төв үзлийн онол гэдэг бол одоо үнэхээр гайхамшигтай үзэл онол юм. Маш гүн үнцгийн одоо мэдлэгийг одоо олон талаас нь учир шалтгааны үүднээс нотлон болгодог одоо гайхамшигтай үзэл онол юм аа. За энэ зарим хүмүүст бол хоосон чанарын үзэл онол бол шууд санаанд нь одоо буудаггүй, санаанд нь багтдаггүй. Тийм учраас одоо энэ үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тийм учраас одоо хоосон чанарын одоо үзэл онолыг санаанда багтааж чадахгүй одоо өөрсдөө хүлээж авч чадахгүй хүмүүсийг одоо ингэж одоо шүүмжилсэн байдаг.
За миний хувьд гэх юм бол Чандра Гэрдэгийн одоо төв дурхуй болон төв дурхан өөрийн тайлбар гэх мэт хоосон чанарын үзэл онолыг нотлон буулгасан эдгээр ном зохиолуудыг одоо байнга уншиж ирсэн. Яг Чандра Гэрдэгийнтэй адилхан одоо тийм өндөр түвшинд гараагүй ч гэсэн төв үзлийн онолыг бол нэлээдгүй одоо ойлгож мэдсэн. Цаваа ширээ буюу одоо бэлгүүний үндэс ном байгаа. Готог дагарч унан одоо айлсан энэ номон дээр тайлбар хийсэн Чандра Гэрдийн одоо төв дурхуй болон төв дурхан өөрийн тайлбар ийм номууд байна. За эдгээр номууд бол үнэхээр тэр гүн гүнзгий ойлголтуудыг маш нарийн одоо тайлбарлаж одоо учир шалтгааны үүднээс нотлон болгосон байгаа. Бид бүгдэд эдгээр ном одоо шаштрууд одоо бидэнд байна. Бид энэ бүгдтэй учирсан бидэнд одоо бидний өмнө байна шүү. Тийм учраас бид энэ бүгд үзэж судлах хэрэгтэй. Хотогт нагарч унаа болон хотогт нагарч унаан тэр одоо мэрэгэн дээдэс шавнарын гол зорилго юу байсан бэ? Энэ номыг одоо бичиж үлдээхийн одоо гол зорилго нь юу байсан бэ гэхлээр ирээдүйн хойч үеийн одоо шавнар энэ номыг үзэж судлаасаа гэсэн ийм зорилгоор л одоо энэ номыг бичиж үлдээсэн юм аа. Тийм учраас бид нэр энэ номыг эдгээр номуудыг уншиж үзэж судлах хэрэгтэй. Аль чадгаараа бид нэр одоо энэ номд суралцах хэрэгтэй. За аль чадгаараа одоо энэ бүгдийг уншиж судалж энэ бүгдэд одоо суралцж чадах юм бол тэтгэр одоо мэрэгд дээдсүүдийг баясгах одоо хамгийн гол тахил нь энэ байх болно. Тийм учраас энийг та бүхэн анхаараарай. 거두시 제외 오문주배 진보 수준 서버 순주 3대 실업들이 송구도가 자상하다 진배고 төв дурхуй дотор бол өглөг өөх тухай ёс суртахуун буюу сахил сануарыг сахих тухай төсвөр төвчээрийг дадуулах тухай хичээл зүтгэлийг гаргах сэтгэлээ тогтоох самаат яаны тухай мөн одоо бэлэг бэлгүүнийг одоо тайлбарсан ийм 6 зүйлийг бол одоо чухалчилж байгаа. За одоо бол яг уншиж байгаа хэсэг маань бол одоо ёс суртахуун буюу одоо сахил сануарыг одоо сахих тухай гарч байна. 롱준 중앙 조보 신도 예와 가 거시도 마세기 년주 수에 년주에 당와양 신도 예와 가고 시사와 된다 질 강세상원 주지 퇴내봐 개진되다 전부를 ёс суртахуун буюу одоо сануарыг ёсчлон сахих юм бол энэ сануарыг сахисны хүчээр одоо муу заяанаас гэтлэх болно. Муу заяанд унахгүй байх болно. Яг одоогор бол бид нэр одоо хүний төрлийг олсон. За хүний төрлийг олно гэдэг нь бол хамгийн чухал зүйл нь альва нэгэн зүйлийг эргцүүлэн бодох ийм боломжтой. Ийм одоо боломжтой учраас бид нэр альва нэгэн зүйлүүдийг одоо зөв буруу сайн мууг ялгах ийм чадвартай байна гэсэн үг юм аа. Ийм чадвартай үедээ л бид нэр одоо зөв бурууг ялгаж, сайн мууг ялгаж, мууг төвчиж сайныг өөртөө төрүүлэх ийм одоо чадварыг бий болохгүй бол үүнээс бусдад бол ийм одоо боломж олдохгүй юм. За ингээд бид нар өөрсдөө хичээл зүтгэл гаргаад одоо хичээл зүтгэл гаргаж явах юм бол хичээх юм бол бидний дотоод оюун ухаан маань сэтгэл оюун маань улам одоо хөгжиж явсаар байгаад эцэстээ одоо төгс гэгэрэлд хүрэх боломжтой. Тийм учраас яг энэ мөчөд л одоо бид нар хичээх юм чухал юм. Хэрвээ бид нэр одоо сайн бодож чадах юм бол бидний одоо эрдэм нөгөө одоо номонд гардаг тэр олон эрдмүүд бол төрөх боломжтой юм аа. Яг миний хувьд их юм бол би энэ насандаа одоо энэ гэгэрлийн 5 мөр байдаг. Одоо чуулганы мөр, барилгын мөр, эдгээр үзэхгүй мөр болон дадуулах мөр, үл суралцах мөр гэсэн эдгээр 5 мөрөөс одоо 2 дугаар дээр барилгын мөрийг өөртөө төрүүлэх боломжтой байна гэж одоо бодогдож байгаа. Надад ийм одоо баримжаа одоо надад төрж байна. Одоогор бол надад одоо чуулганы мөрийн эрдэм бол төрсөн. За эдгээр эрдмүүд бол бүгдээрээ одоо төвлөрөх
бясалгал болон одоо нэгтэл судлах бясалгалыг одоо хослуулснаар бий болноо. За түрүүн одоо би нарган болгож хэлсэн одоо бог зонховд одоо бог зонховын лагшин мэндэлсэн зонхоо нутагт ойрхон газарт би төрсөн. 가수래. 지기다 샴디 중에 라마 종가바 За бог зонховын одоо шашинд одоо аль чадхаараа одоо хичээж энэ шашныг одоо дэлгэрүүлэхэд аль чадхаараа хичээсэн бог зонховд нэлээд одоо ойрхон ирсэн байх гэж өөрийгөө боддог. За ингээд яг энэ цаг үед бол одоо гадна талаас нь бол одоо зүүн цаг ийм одоо таагүй адармаатай ийм цаг үе ирсэн. Гэхдээ бидний дотоод сэтгэлд бол одоо баттай мэдлэг одоо үнэн зөв ойлголт баттай мэдлэг байх юм бол одоо бид өөрийн дотоод сэтгэлээ одоо улам одоо хөгжүүлж чадна. Энэ л одоо хамгийн чухал зүйл юм аа. Энэ нь бол одоо гадна тал хичнээн адармаатай байсан ч гэсэн дотоод сэтгэл нь ийм чадвартай байх юм бол биднэрт энэ одоо гүн гүнзгий мэдлэгийг хадгалан авч үлдэх хойж үдөө өвлүүлэн өгөх боломж бидэнд одоо бүрэн гүйцэд байна гэсэн үг юм. За тэгээд бидний одоо энэ гэгэрлийн эрдэм гэдэг бол ерөөсөө дистраллан одоо бий болдог. Дистраллан бий болж алхамаар одоо цаашаа ахиж явна. Гадаа гэдэг тарин байдаг. Энэ нь бол одоо эрдэмүүд бол бүгдээрээ одоо ингэж дистраллан одоо бий болно гэсэн үг. Ингээд олон талаас нь сайн бодож үзэх юм бол бидэнд эдгээр эрдэмүүдийг өөртөө төрүүлэх боломж одоо бүрэн гүйцэд байгаа юм. За би одоо гэлэн сахилтаа өндөр настай хөгшин хүн би надад худлаа ярих шаардлага ерөөсөө байхгүй. Бид номонд гарсан зүйлүүдийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж амьдралдаа ингэж дагаж мөрдгийн хэрээр бидний дотоод сэтгэлийг одоо үнэхээр засаж байна шүү. Бидний сэтгэлд ийм өөрчлөлт гарч байна шүү. Дан ганцхан одоо номонд ингэж байна гэж хэлэх төдийгээр биш өөрсдийн амьдралдаа одоо боддоор хэрэгжүүлэх хэрэгтэй, амьдралдаа дагаж мөрдөх хэрэгтэй. Тэгээ энийг л одоо би та бүхэнд одоо анхааруулж захиж хэлж байгаа юм. 대신도 수rim도 제칠 내 모임 뭐 롱수 녀로 롱수야 신도 림베 나나 매배 패보다 제칠 나로 팡뭐 뭐를 녀로 롱수 비칠 치 롱수도 좀 미시번 주로스 오모주고 최주디 휴식을 샤 За төв дурхын одоо тахилын өгүүлэл буюу тахилын шүлэг буюу хамгийн ихний одоо мөргөлийн шүлэг байгаа. Энэ мөргөлийн шүлэг бол одоо маш чухал юм аа. Энд одоо ловн чандр гэрдий гэгийн одоо хамгийн ихэнд бурхан багш болон одоо бодисодва бусад бурхтуудад мөргөл үйлдэлгүй хамгийн ихэнд энэрмгүй сэтгэлд мөргөл үйлдсэн байгаа. Энэ бол одоо маш чухал юм. Энэрмгүй сэтгэлийг одоо хэдий хэмжээнд төрүүлж чадна тэр хэмжээгээр одоо бидний төгс гэгэрэлд хүрэх үндсэн гол шалтгаан нь одоо бүрдэж байна гэсэн үг юм. За бүр алс хойчийн одоо гэгэрлийн тухай одоо ярихгүй байлаа гэхэд яг энэ цаг үед одоо бид нэр амар тайван амьдрах боломж одоо энэ энэрмгүй сэтгэлийн төрүүлснээр л бий болох юм. За хэрвээ энэрмгүй сэтгэлийг одоо сайн төрүүлж чадах юм бол түрүүн хэлсэнчлэн одоо гэгэрлийн 5 мөр байдаг, 5 мөрийн эрдэм байдаг. Эдгээр 5 мөрийн эрдэмүүд бидэнд төрөх боломжтой болж эхэлнэ. Тийм учраас Чандра гэрдигийн хамгийн ихэнд энэрмгүй сэтгэлд мөргөл үлдсэн учир нь одоо ийм юм аа. Маш онцгой. Энийг бид анхаарах хэрэгтэй. Хүн төрлөختөн бүгдээрээ ихээс мэдлдэг. Ихээс мэдлсэн яг тэр мөчөөс их нь одоо энерж хайрлаж одоо ангир уурга шимүүлж ээж хөхүүлж ээж одоо тэр хүүхэд одоо дөнгөж төрсөн тэр нэр балчир хүүхэд амьд үлдэнэ. Бид нэр бүгд одоо ихээс төрсөн бүгдээрээ л ихээс төрсөн хүмүүс.
зарим одоо төрөл байдаг. Одоо гинтийн төрөл гэж онцгой төрлүүд байдаг. Бид нар бол тийм биш ээ. Бид нар бол бүгд одоо ихээс мэндэлсэн ийм хүмүүс. Ихээс мэндэлсэн л бол одоо эхийн инэрл хайрыг бид нар одоо хүртэж эхийн инэрл хайрын хүчинд одоо бид нар амьд үлдсэн. Тэгэхээр бид бүхэнд бол одоо инэрл хайрыг мэдрэх чадвар, инэрл хайрын уг үндэс бидэнд бүгдд нь байгаа юм. Ингээд бид нар одоо багаасаа эхийн инэрл хараар тэтгэгдэж өсөж том болдог. За ингээд ингэж амьдарч явсаар эцэстээ одоо бид нар амьсгал хураах тэр мөчөд хүрэх үед амьсгал хурааж байгаа тэр хүний дэргээ түүнийг инэрч харилсан хүмүүс ойр дотны хүмүүс нь түүний дэргэд байх юм бол амгалан тайван амьсгал хураах болно. Ингээд үзэхлээр одоо бидний амьдрал ихэлсэн тэр цаг мөчөөс амьсгал хураах эцсийн мөч хүртэлх энэ хугацаанд одоо инэрэнгүй сэтгэл бол маш чухал юм аа. Бид нар амьдарч байх хугацаанд амьдарч байх үедээ аль чадхаараа бусдыг инэрч хайрлаж чадна, бусдад одоо сайхан сэтгэлээр хандаж чадна. Тэр хэмжээгээр өөртөө одоо ач тус нэргэж ирэх юм. Бидний одоо энэ хүсдэг аз жаргал гэдэг бол амар амгалан гэдэг бол ерөөсөө бол инэрэнгүй сэтгэлд толох юм. Инэрэнгүй сэтгэлд хөтлөгдөж, инэрэнгүй сэтгэлд татагдж одоо бид нар тэр сайхан үйл хэргийг хийж тэр бүгдийнхэн үр дагаварт нь одоо үр дүнд нь одоо бид нар амар тайван аз жаргалтай амьдрах боломж бүрдэх юм аа. Ингээд үзэхлээр бидэнд бол энерги сэтгэлийг төрүүлэх боломж бидэнд байгаа нь бол гарцаагүй юм аа. Энерги сэтгэл хэдийн хэмжээнд хүчтэй төрн тэр хэмжээгээр бид нар зовлонг даван тулах чадвар улам нэмэгдэнэ. За энэрэнгүй сэтгэл дангаараа бол одоо бидний гэгээрэлд одоо хүргэж чадахгүй. Энэрэнгүй сэтгэл гэдэг бол одоо гэгэрлийн эрдмийг төрүүлэх хамгийн том одоо нөхцөл шалтгаан болдог. Гэвч үүн дээр юу хэрэгтэй вэ гэхлээр одоо бэлэг оюун хэрэгтэй. Юмс үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэн энэ бэлэг оюуныг одоо энэрэнгүй сайхан сэтгэлтэй одоо уялдуулж чадах юм бол бидний нөгөө хүсдэг амар амгалан ирээ зогсохгүй бидний эцэстээ одоо төгс амар амгалан хүрэх боломжтой юм. 둥에다 제도 이걸로 숙소부 유도산에 둥에서 가르치기에 봐. За бид нар одоо нэн тэргүүн мэдэх ёстой зүйл маань бол зовлон та үнэн зөвөр нь таньж мэдэх хэрэгтэй. Тэр зовлон юунаас бий болвоо гэдгийг одоо олж мэдэж авах ёстой. Энэ бүгдийг олж мэдэж авч чадах юм бол бид нэр одоо зовлон арилгах боломжтой гэдгийг олж харна. Яа энэ зовлонг уг үнцээр нь арилгадаг гол өдөө ерөндөг нь бол бод сэтгэл болон одоо хоосон чанарын үзэл хонол юм аа. Энэ хоёрыг одоо өөрсдөө бий болгоорой. За ингэж чадах юм бол одоо бидний хүсдэггүй одоо зовлонг уг үнцээр нь одоо арилгаж чадна. Бид нар бүгдээрээ бурхан багшийн шавнаар бурхан багш энэ хоёр одоо зүйлийг одоо эрхэмлэж, нандинаж маш онцгойлон одоо айлдсан. Энэ нь одоо яагаад энийг одоо чухалчилж айлдсан юм бэ гэхлээр хэрвээ энэ хоёр зүйлийг одоо сайн судалж ойлгож амьдралдаа одоо хэрэгжүүлж чадах юм бол яг энэ үед энэ үедээ одоо аз жаргалтай байгаа зогсохгүй алс хойчтой амар амгалантай байх бүрэн боломжтой гэдгийг одоо олж гарч өөрийн амьдрал, өөрийн туршлагаараа одоо ингэж одоо мэдэж авч бидэнд айлдаж үлдээсэн. Тийм учраас бурхан багшийг дагж байгаа шавнар бидний хувьд бол түүний одоо тэр эрхэмлэж онцгойлон чухалчилж айлдсан энэ сургаал номлыг бид нэр одоо дагж мөрдөх хэрэгтэй. Одоо үүнд суралцах хэрэгтэй. 캐디 디 대세 보 tumbe yuna neve chingwale zhowa tar debe xianla ra male bar jugjing lada mela soban zhowa neva na danyin zimbur meji na bo jingne risu chi chibur gyurwa tar nyanzhu songwa te chi ne kange dombo gyur tena nevar chave chir nyanzhu kona nevar gyuru tingi chir tene kedin din kedi minum ye nangdo jena yang namba memba ni ngambara trudi shesung sos kange chir tedar surim chawa невер서 хэрвээ одоо ёс суртахууныг одоо сахиж чадахгүй
За сахил санварыг одоо ёс зүйн сахиж чадахгүй бол одоо түүний үр дагаварт одоо муу заяанд унах тухай гарч байна. За 진배담기 뒤긴 죽소수 수줍게 담 за ингээд өглөгийн одоо өглөгийг тайлбарлаж дуусны дараагаар бол одоо ёс суртахууныг одоо номлож байгаа. 연대 탐지기 때도 규배치 수줍니기 За ёс суртахуун сахил санвар гэдэг бол эрдэм бүгдийн одоо доод үндэс суурь нь болдог. 남보다 배워나 교전 제후 기보 코는 콘도 르바 За ёс суртахуун буюу одоо сахил санварыг одоо 제부소 сахисан хүнд бусдад одоо өглөг өгөх тэргүүт бусад эрдэмүүд нь бол илүү их одоо аривддаг, хурдан аривддаг, улам хөгждөг. 수수 겨우 남다 송지다 랑장술로더니 녀나다 계산하지 예벌 레와야 뭐유주는 수줍 Тийм учраас одоо Ширвага, Брадига их хөлгөний одоо бодисод ванар бүгдээрээ одоо энэ ёс суртахууныг сахил санварыг одоо эрхэмлэн дээдэлдэг юм аа гэж гарч байна. 심지 녀외 교른 저기는 춘주기네 교른 충분히 신진지대 За хэрвээ одоо энэ ёс суртахууныг сахил санварыг одоо гимтээж хүнийг одоо ёслон сахиж чадахгүй бол хүнд нь одоо муу зай тамд төрнө. Арай бага нь бол одоо бэрдэд төрнө. Түүнээс арай бага нь бол одоо адгуу самтнд буюу энэ муу заяаны 3 төрөл төрнө гэж гарч байна. 요 시저가 바당 주도마베 심진 녀월 치도 시저와네 꾸르와 마와도 생기 루원주로 시저가 바당 참매니 심진 녀월 치도 시저와네 За 코요 10 хар нүгэл байдаг. 10 хар нүгэл бол одоо 10 хар нүглийг твцсэн санварыг одоо бид нэр сахих ёстой. За 10 хар нүгэл нь бол одоо өөр өөрсдийн үр дагаврыг өгдөг. 탐묘치도 요거 시저가 바당 Жишээлбэл одоо ширүүн үгийг хэлэх үед бусдыг одоо хямраана. Энэ ингэж бусдыг хямраасан одоо энэ үеийн үр дагаварт өөрөө ч гэсэн одоо бусдаас таагүй зүйлүүдийг сонсож дотоод сэтгэл нь хямарч зовх болно. 처음 시보다 더블 원주로 시저가 바당 내심 기심진 녀월 치도 시저와네 편반매서와도 생긴 너버서 원주로 시셔 봐도 로버다 10 хар нүглийг бол дотор нь одоо биеэр үлдэх 3, хэлээр үлдэх 4, сэтгэлээр үлдэх 3 гэж одоо ангилдаг. 나버메바니 За энэ бүгдийг одоо хийх юм бол хийгээд ихээр хийх юм бол одоо тамийн одоо зовлон амснаа. 유규저도 저로 제달 매겨 эдгээр 대단히 동맥이 풍부 정보 채매버 채매 За тэгээд эд бүгдийг одоо хэдий хэмжээнд хийн тэр хэмжээгээр одоо зовлон бий болно. 시베세베 봐도 겨워요 요로 대공도 겨워지 레게 람데 Энэ бүгдийг твчих юм бол одоо сайн зайны төрлийг олно. 니지셔보 매버다 셴레 퇴베셔서 조디 자이제소 저와 시르게 나베 용서 겁나 년디게 대고 용서 주고 셔도 За яагаад одоо 랑 어버서 상제와데 за яагаад энэ бүгдийг одоо хийдэг вэ гэхээр бусдыг одоо зовоод энэ нь бол бусдыг зовоох одоо зовооно. За бусдыг одоо зовоохгүй тулд бид нар бусдыг одоо хайрлах хэрэгтэй юм аа. Бусдыг хайрлахын тулд эхлээд тэдний ачийг санах хэрэгтэй. Хэдий хэмжээнд бусдыг инэрч хайрласан сайхан сэтгэлтэй болон тэр хэмжээгээр энэ одоо бусдыг зовоохын 10 хар нүглийг бол төвчиж ирнэ. 용수 장내 저주선배 사 용수 타보다 포도도 싶어 요소다고 저와 자식을 주고 싶듯이 자식 숨었다고 За хэрвээ бусдыг инэрч хайрласан тэр инэрэнгүү сайхан сэтгэлийг бод сэтгэлийг өөртөө төрүүлж чадах юм бол энэ бод сэтгэлийн үүднээс одоо бусдад өглөг өгөх нь агуу жим одоо буян болж ирнэ. За тэгээд төсөр төвчээр хичээл зүтгэл сэтгэлийн төвлөрөл бэлэг оюун гэх мэт эдгээр зүйлүүд бүгдээрээ бод сэтгэлтэй уялдсан тохиолдолд бол одоо маш хүчтэй болж ирэх юм аа. Тийм учраас одоо энэ бод сэтгэл инэрэнгүү сэтгэл одоо сэтгэлийг одоо төрүүлэх хэрэгтэй. 저주서버되니 지도 자수로도 렌지도这些나나마다 레지시 대다 치료와자等一些대셔와다 레지 내면도
나나마 시저원에 점이 집에 남자소 지게 시베서로 바로도 집에 나버리야와 셔번에 강기 가시 강라 뽕체바 술도 미고여는 최림된 지된 바에 바로 친시시 최림 되니 숨도 미고여는 지대바 바로도 집고 시대로 숨로 착배 동 지대인데 최림 되니 지게 시베 숨을 미고 За ертөнцийн одоо зовлонд уйдаг гол зүйл нь бол одоо хүсэл шунал хүсэл тачаал юм. За энэ одоо хүсэл шуналыг бид нэр одоо ёс суртахуун сахил санаагаар одоо дарж чаднаа. 배교점마다 점만 매대야 땡게 되긴 다외는 지신도 로 이게 동어서 셔버인 시셔오 점만 버시저원이 개와줄 레겔람지 점만 매배칠 대 저주선배 사입에 더당 투비 명공 지도 땡게 다외 점마다 차오 그 동어서 셔버 대신도 Сэтгэлийн хэр гэдэг нь бол одоо бидний урд өмнө үйлдэлсэн одоо муу үйлийг хэлж байна. За тэгээд энийг бол бид нэр одоо эсрэг ерөндгөөр нь одоо дарнаа. Тэр нь юу вэ гэхээр одоо 10 цагаан буян гэх мэт эдгээр зүйлүүдийг одоо хийх хэрэгтэй. 투순소에 교 이베치로 오몰런 주부의 샤와 심기버 니보 다니 심기버 숨배고 Ингээд 시제 표시 머리 төвд урахын үндсэн шүлгийн 2 дугаар бүлгийг одоо уншиж дөөрлөө. 셔버디 시차와 저주선배 사순배 명호 양디 지 3 дугаар бүлгийг бол одоо гэрэлтүүлэгч гэж нэрлсэн. Гэрэлтүүлэгч гэдэг нь нэрлсэн нь бол одоо Точодвийн 10 газрын эрдэм байдаг. 10 газрын эрдмийн одоо 3 дугаархыг ингэж гэрэлтүүлэгч гэж нэрлж байна. 심 수버께베 대시 세텔라 대시 니더 상자 나온 중 지더 냐마셔베 내거기 마루도 상대베 나온 중 와당 대시도 저주 선발라야 대리 이시게 나온 중 이시게 나와 대도원예베 저주 선발텔라 서버 바로도 치마 사관이도 땜배칠 개딘님이 주고 가이티 룰레샤니 유진도 상르전에 잡아 교자디 서버쩌버처럼 하버기 시샤와 면서 자주 선반이 셰이심 제소소와 니기체 대대비 이시 예배실 관계 현다게 나섬기 시 뒤숨기 연대 모임 토고전도 교와 대대비 정신이 르다가다 이주고 뭐라 응원도 세워 마인도 대실 개딘님이 조금 가이디 시켜버려 쳐서 개버도 쳐서 개딘 나버 대대비 심진이 저주 선바 대 류리 샤르버도 잡아 상르르네 되지 유령을 저장 나버 대대비 접어버려 성코는 초반이도 미교와 멋이도 마세기 디베레 대견제 예외 동엘로 서버 3 дугаар одоо бүлэг дээр төсвөр төвчээрийг одоо голлож тайлбарлаж байна. За төсвөр төвчээртэй байхын хэрээр бол одоо бидний дотоод сэтгэл тогтвортой, хямрахгүй, тайван одоо байж чадна. За төсвөр төвчээрийг одоо төрүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ гэхээр одоо оюун ухаан, мэдлэг оюун хэрэгтэй юм аа. Мэдлэг оюунтай байх юм бол одоо төсвөр төвчээрийг илүү хүчтэй одоо дадлаг болгож өөртөө төрүүлж чадна. 관계체 제체 남자 소녀던 저 통신 다다 대기wen 도시 당 제외 저원디 칠야 최신도 서번이도 어자 제네 За энэ мэдлэг нь бол одоо бэлэг оюун нь бол юмс үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэн бэлэг оюун юм аа. За хэдий хэмжээнд энийг сайн ойлгож авч чадна тэр хэмжээгээр бол өөрт одоо таагүй зүйл тохиолдох үед тэр бүгдийг одоо үзэгдэл төгтөйг хүлээн авч чадах юм. За ингээд ийм одоо мэдлэг оюунтай байж чадах юм бол хин нэгэн хүн одоо өөрлөө уурлан хилэгнэж өөрийг нь ямар нэгэн байдлаар хорлох үед түүнд одоо төсвөр төвчээртэй байж чадна. Одоо түүнийг хорлолын хариуд буцаагаад хорлол үлдэхгүй байж чадах юм. Хин нэгэн одоо өөрийг нь хорлох юм бол хорлох үед энэ намайг хорлолцлоо гэж одоо
бодох юм бол дотоод сэтгэл хямарна. За тэгээд ингэж одоо ийм бодолдоо автаж энэ намайг хорлцлоо шүү. Би одоо буцаагаад үнийг одоо хорлоно гэж одоо бодохын хэрээр бидний дотоод сэтгэл хямарж байна гэсэн үг юм. 타다스는 그냥 임배 미세보다 내보다 초월에 도보 그리고 세번은 내버세에 게데 되거나 될라고 비시신 도금지 디치티근 예반 되면 지나 파르연의 겨워지 시차와데 게데 리시 공축의 급 또한디 내버세에 샬로 저는 대지 내버세에 뭔도도 매배 체로스 오늘 제가 미상로 내버세에나 그거는 제사라다. 다 뒤에 초스를 시장체. За бид нэр олон талаас нь бодох хэрэгтэй. 소소스 뭐기보다 뒤에 Хорлол хэн нэгэн хүн одоо таныг хорлоо гэж бодоход хорлоод яг одоо энэ үед бол одоо хорлоод өнгөрчлөө шүү дээ. Бүх юм одоо болоод өнгөрцөн. За түүний хойноос нь одоо энэ намайг хорлцлоо гэдэг ингээ хойноос нь бодоод байх юм бол өөрт л одоо хохирол улам одоо илүү их хохирол бий болно. Тийм учраас энэ бүгдийг бид эргцүүлэн бодох юм одоо сарвал оюун ухаантай байх хэрэгтэй. 꼼바 다 거바바 뭐시도 마세기 지금 바로 당양 겨워 교로데 공조와 개바 인다 나버메바 이노 메고 패배처로 가셔상게 냐월 제바 За хэрвээ одоо хэн нэгэн хүн хорлож өөрийг нь одоо өөрийг нь хорлох юм бол түүнд одоо хямраад сэтгэл санаа хямрах юм бол одоо таагүй үйл хөдлөл улам нэмэгдээд байх болно гэдгийг бодох хэрэгтэй. 내가 제발로 초한 겨울 겨울로 랜도 내가 제베 대 내가 파벌 내가 강이 바태양 도벌 차가 지셔봐 은셰 바이 미길레인 제보가 세벌 최벌 대비 За 샬라 내가 단 өөрт ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдох үед таагүй зовлон тохиолдох үед юу гэж бодох ёстой вэ гэхээр биний урд хийсэн одоо муу үлийн үр дагаварт ийм таагүй зүйл ирж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ингэх юм бол одоо сэтгэл санаа хямрахгүй одоо 50 байж чадна. 그래서 자다게 녀와 주버더니 제부중 타모 속수에 내 먼저 심정야와다 튼주견에서 신진직대로서 왜 나벌미배 제부 차고 양소녀와 교신 교단 제부 염모와 학말 Хэрвээ одоо энэ бүгдэд 50 байж чадахгүй буцаагаад хорлол үлдэх юм бол буцаагаад ямар нэгэн одоо таагүй үйл хэрэг хийх юм бол одоо тэр бүгдийн үр дагаварт олон янзын одоо зовлонгууд ирэх болно. Тийм учраас бидэнд одоо энэ дадлага их чухал байна. Дадлага чухал. Өөртөө энэ одоо дотоод сэтгэлийг хямраахгүй байх энэ чадварыг одоо бий болгох хэрэгтэй. Тэсвэр төвчээр гэдэг бол бидний дотоод дадлагтай их холбоотой. 작전을 레체바를 차와달 저부동행 중에 귤을 최신도 서버 직소 미스반의 지게셰베 수교 나발메베 이dom요 방법 판배 규인원 뭐시도 마세기 윤징도 사고에 소남지 초 세베규야 예노 시대배치 컨시께서 나올라 초와이 진도 청주 개와 개바자 사고 깨진 긴좀 대이치 미술레시 디보 여마인 셰샤와 메디 개지 전주서 뭐 Тэсвэр төвчээрээс илүү тэсвэр төвчээргүй гүгээс илүү одоо гарах үйл байхгүй гэж одоо альцсан. 자주도 샘게 받아라 대보 교와다 대보를 교와마이 За хэрвээ тэсвэр төвчээрийг одоо өөртөө сайн дадуулж чадах юм бол бидний одоо бод сэтгэл улам баттай болно. Ялангуяа одоо энэ уур хилэнг одоо төвчих хэрэгтэй. Маш одоо анхаарах зүйл нь юу вэ гэхээр уур хилэнг өөртөө дадуулвал уур хилэнг өөртөө одоо бий болгож уурлах юм бол ялангуяа бодисодва нарт одоо уурлах юм бол бодисодва нарт ганц цагшинд ууралсан
тэр уураар өөрийн одоо асар удаан хугацаанд хураасан буйна үгүй хийдгээ. Тийм учраас одоо уурыг тэсвэрлэж чадахгүй, уурыг одоо ингэж одоо өнгөрүүлж чадахгүй ингэж уурлах юм бол үүнээс илүү одоо аюултай зүйл байхгүй гэж одоо айлдсан. Агшинаар нэг агшинд одоо бодисод өнөрт уурлах юм бол мянган одоо галвт хураасан галваар хураасан одоо буйныг өгөө хийн. Ниву мэв ниже мэв намжэни 다다셰 점벌셰버니 깨버니지 미투 수수 체제 답은 멤버지 최도스미 셰버 남주 초치지 뒤치 유튜브 땅에 미스보의 유동량으로 교워지 개대 미스베 교대다 얘는 대단겨와 서베연의 진이잖아 셰버 서베시 За ингээд эхлээд бол одоо төсвөр төвчээргүй одоо байсны улмаас ямар хор уршиг гарах вэ гэдгийг одоо номлож тайлбарлаж байна. Одоо төсвөр төвчээрийг дадууснаар ямар ашигтай вэ гэдгийг одоо тайлбарлаж байна. 수수교우 단에 계세이 초다스베 교육 직전에 미스방나 박외교우 나버서부터 뉴텐차. За хамгийн нэгдүгээрт нь бол одоо энэ одоо төсвөр төвчээргүй байсны одоо хор уршгийг төсвөр төвчээрийн ашиг тусыг одоо ялгаж сайн мэдж авах хэрэгтэй. 책 나버저로 초외교원이 지게셔버던 도배 권에 세배연의 콩도 세배연의 콩도 취버려 제대스 미스법안에 뒤 담쳐서 서버거나 담보샤와 해노 테니 서버라 파르듯이 төсвөр төвчээргүй байдлыг одоо дарж төсвөр төвчээрийг өөртөө цаг үргэлж дадуулах хэрэгтэй. 상계니도 요소 무슨 신경 강 서버다 강기 서버다 심지어 강다로 서버 수분들 미버여나 서버되는 지점에 서버 파르 төсвөр төвчээрийг одоо дадуулахын тулд олон талын одоо мэдлэг хэрэгтэй, олон зүйлийг зорих хэрэгтэй. Тэрний юу гэхээр төсвөр төвчээр гэдэг бол бусдаар одоо бусдаас одоо ирдэг ийм зүйл юм аа. Бусад хүмүүс одоо хорлох үед тэдэнд одоо төсвөр төвчээрийг одоо дадлаг болгоно. Энэ нь бол заавал ч одоо бусдаас ирдэг зүйл юм. Тэм учраас бусдын одоо ачийг бодох, бусдыг хайрлах энэ инэрэнгүй сэтгэлийг одоо төрүүлэх мөн одоо хоосон чанарын үзэл онолыг өөртөө төрүүлж чадах юм бол одоо төсвөр төвчээр маань бас баттай болно. 전주 선배서 해셔버 들네 저주 서버테네 대반을 외봐 디고 메기베 셔널 외봐 똑보다 잡아 За төсвөр төвчээрийг одоо сайн дадуулж чадах юм бол хүсэл тачаалыг, хүсэл шунлыг одоо дарж чадна, уур хилэнг одоо дарах том шалтгаан нөхцөл бүрдэнэ. 용수 다 용수 최신 낭 용수 당대 심지 규지도 이거 똑바로 봐 저번 봐 띵이지 기회 가와도 대화저 삼대 이보 줄때 내서 За хэрвээ одоо төсвөр төвчээрийг сайн дадуулж чадах юм бол самадияны эрдэм төрөхөд амархан болно. 대가에 되자다 저 땅용로 내신 참보다 시신전의 인데 За төсвөр төвчээрийг дадуулахад тэгш оршихын одоо чадвар их чухал юм. Аливаа нэгэн зүйлээр хүсэж унах эсвэл аливаа нэгэн зүйлээр уурлан хэлэгнэх энэ бүгдийг одоо төвчж өөрийн дотоод сэтгэлийг тэгш байлгах хэрэгтэй. 동해야 방신 이 메데와다 말에 방신 이 대화다 이 메데와야 누베 대화야 동해와야 마이바 땅용도 잡아요서 다뭐 3대 15 줄 때에서 За энэ нь бол одоо таата мэдрэмж, таагүй мэдрэмж энэ бүгдийг бол одоо чухалчлахгүйгээр одоо яг өөрийн сэтгэлийг одоо тэгш агуулгах, тэгш байлгах нь маш чухал юм аа. Хэрвээ таата мэдрэмжинд хүчтэй автах юм бол дотоод сэтгэл хямарна. Таагүй мэдрэмжинд хүчтэй автахын хэрэг мөн адил одоо дотоод сэтгэл хямрах болно. Тийм учраас ямар ч үед одоо дотоод сэтгэлийг тэгш байлгах нь их чухал юм. 남과 타의 기지 주제내서 대나바 탐제도 남과 타의 기지를 양한다고 한데 나버셔버 타에서 냠네 남시 타의 기지 주제내서 대나바 탐제도 남시 타의 기지를 양다고 한데 봐디 지야매도 냠네 지야매베 기지 주제내서 대
나바 탐제도 지연베베 기실의 양다고 내바디 두시 매바야 많이 노 냠도 두시 매미 기시 주대에서 세 자대 대단히 소금에 배워버 주고 쇼 소금에 배워버 주고 신이 되대 대나바탕제도 소긴 두실의 양다고 내바디 대대 톡을 두신남 누굴 주시 나서 주시 이를 미시배나 남과 타에서 냠네 남과 타에 기지로 되네 За ертөнцийн амьтдыг бол дотор нь 3 хуваадаг. Дөрсгүй ертөнцийн амьтад, дөрвөлт ертөнцийн амьтад, хүсэлт ертөнцийн амьтад гэж 3 хуваадаг юм аа. 대나바 탐제도 남시 타에 Хүсэл дөрсгүй ертөнцийн амьтад бол ямар нэгэн дүрст бие махбод байхгүй. Дөрсгүй ийм амьтад юм. 매바야 많이 노 냠도 Дүрст ертөнцийн амьтад нь бол Даяны дөрвөн орон тэр оронд амьдардаг амьтдыг хэлж байгаа. За хүсэлт ертөнцийн амьтад гэдэг нь бол хүсэл эдэлтэйг хүн төрлөختөн гэх мэт эдгээр байдлуудыг хэлж байгаа. 자다매바 집어매바 너바매바 탐자도 개별 취기 인기라마 남가에 감지 태도 뭐 탐자도 되면 지리 켜버리셔야 주제 내서 대신도 인지도 담보다 가와도 담보다 당념다 담배 양보 시에서와 내가 마시노 어버리셔 방안에 되더디 대주주처와 나보도 뭐 За эдгээр амьтдыг энерж хайрлсан энэргүү сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Эдгээр энерж хайрлахын тулд бид нэр эхлээд цаглагшгүй дүрийг бодож бэлтгэх тухай гарч байна. 남과라 차와시노스 남과라야 김무중게 연저 대변한 답사 자신은 살아야 땡동 중화도 치우 줄치버 대변한 출로 차와시노 출로야 메뉴 번주 대변한 살아 차와시노 도와야 제바 제대 말아야 제대 변한 매일 풍부 정보시노 다게 르르 취균 정보 진대 변한 진인 정보시노 취균 저다게 동순게 동천부지리 감디군 버신 저도 바와군도 저도 체진 버때 매지식도 교와 시월제도 나와다 예만데도 저르셔와 디들 투셔와 일 양 락배 진신 군도 육벌 제도 상배지든 예 봐도 야 류기 왕도 주로 제자원의 주주기 업을 셔보고 델하에 나에 감 나버다고 밀레데바 하다 미니게 자야돼서 차와다 자셔와다 강한다 링야종 년야종 타나 정부도 사장의 봉원도 수분하게 자야돼서 니네 하에 나에 뭐시서 대 심진 현다 강 현다다 강사 현 남지 심도 심지 양다고 지도하시는 저도시 되사다 제베 성라 양 되사다 제베 성소 양다고 지도하시는 저도시 되사다 제베 성라 양 되사다 제베 성소 양 지도하시는 저도시 대신 эдгээр олон төрлийн амьтдыг амар амгаланд хөтлөхийн тулд тэдний дотоод сэтгэлийг сайн таньж мэдэх хэрэгтэй. Жишээл хүсэл шунал автсан амьтдыг амар амгаланд хөтлөхийн тулд түүний дотоод сэтгэл хүсэл шуналаар инэлсэн байна гэдгийг мэдчихээж түүнд туслах хэрэгтэй. Уур хилэнгээр инэлсэн хүмүүсийн уур хилэнгийн хэрхэн арилгах энэ арга замд хөтлөх хэрэгтэй. 양다고 지도하시는 저도시도 대단한 심지션다 강사 셰남지 심지 양다고 지도하시는 저도시도 시서원데 현지 심시병의시소 За дотоод сэтгэлийг бусдын дотоод сэтгэлийг таньж мэдэх илт мэдл гэж байдаг. Ер нь бол урт цаг хугацааны уртыг өнгөрсөн хугацааг илтэд мэдэх, ирээдүйг илтэд мэдэх
хол ойрыг одоо илтэд мэдэх гэх мэт олон янзын одоо илт мэдлүүд байдаг. Эдгээр дотроос бол бусдын дотоод сэтгэлийг таньж мэдэх илт мэдэл бол их чухал юм аа. 지구의 개발도 차별 개발도 지구도 차별 개발도 뭐야 제소전노 개발자 제소전노 개발 동야 제소전노 개발 붐다 개발차와다 개발차와 차 개다 За илт мэдлийг одоо сайн эзэмшиж авч чадах юм бол одоо бусдын тусыг хийхэд илүү амар байх болно. 책임식 나 За өнгөрсөн хугацааг одоо олон зуун галвын одоо өмнөхийг ч одоо санаж чадах ийм чадвартай болно. 천년 뒤서시 또 윤니 디치 윤니 디시식 네네 대화도 동안에 늦어고 시긴 용어 다 되는 시편의 책임무식도 계속 되는 시편에 늘 계속 시 나바다 제도 된 또바다 제 교제도 제가 뭐 옛날 나바도 뭐 제도는 되는 거 이제 제도는 뭐 버리시고 되는 사이 내가 나바다 뭐 밀린 대비 심지 시포와도 겨와도 너 미국보다 대화를 송하다 냐버를 송하다 상보다 냐버노도 내 지도와 신도 냐원을 심지어야다고 지도와 신도 서도 시소 개뭐 심지어되다니 류긴 야와 줘봐도 되마 나게 야와 줘봐도 되마 이진 야와 줘봐도 되마 파관을 고원 대버 줘봐 로버다와 젠다데 로버다에 За бусдын одоо дотоод сэтгэлийг таньж мэдэх энэ чадвартай болсноор энэ хүмүүст одоо ямар зовлон бий болж байна вэ? Тэр зовлон юунаас болж бий болов гэдгийг одоо бүрэн гүзэд мэдэж чадах юм. 심지 За зарим амьтад бол одоо 10 хар нүглийг алийг илүү их хийсэн байна уу? Түүний үр дагавар ийм юм зовлон амсаж байна гэдэг одоо энэ бүгдийг таних мэднэ. Одоо хийж байгаа үеийн үр дагавраар дараа нь одоо ийм төрөлд одоо төрөх гэж байна гэдгийг бол одоо илтэд мэдэх юм боломжтой болно. 양다 보다래 양다 보려면 식대 시외호도 된조 투지 진진을 하는 게 나온도 겨우 제셔워서도 시도 되다나 사이 매가 나버다고 밀린데고 심지 치포와도 겨워도 너 두고도 너 미두고 시쳐와네 탐제 나버다제 된 또다제 전도다제 교수도제 보통데 내 지도와 신도 여원 쪽에 심지어도 시소 대 삼대 넘버 타르바다 땡인지도 여버주고 디달로 여버주고 진 넘버 당신 넘버 당양 강다 전주계에라 용소 저원조 통한테 대 통한테 체도 싸운데 뭐로 때문에 와게 기바 못하고 대다가 와게는 미죠 대지지는 대다를 자주서 못해 털어 개배 뭐버시베 심지 교단데 배치로 시제가 보던 교로 대다나 산들 자주서 봐 라 삼대 당 뭐버시베 주원 교로 지도 따도 지대긴 대자다 신당 영소서 교르셔나 당게 자니 마음에 뭐도 세워지 대띠무정 영소서 봐 지도셔나 대양도 지도와 신도디 지게도 저 담제 깨라 때문에 임배 포함해 봐니다. 되는 저거래도 와. За ингээд амьтдын одоо зовлон мэдэж авахын хэрээр тэр бүгдийн одоо зовлон юунаас үүссэн байна уу гэдгийг одоо мэдэж авна. За амьтдын одоо зовлон бол явж одоо мэдэхгүйд тулж байгаа, мунхагт тулж байгаа юм аа. Мунхгийг одоо арилгаж чэжил зовлонгоос одоо бүрэн гүйц салах боломжтой. 자주서 받는 개발자도 도마다 개발동도 도마다 개발범도 개발사업도 도마다 개발 처리부도 도마 로그엔데서 집을 사와 많이 보완주로 로베샤다 집을 사와 많이 보완주로 로그에 팀 집을 사와 За тийм учраас одоо бодисдванаар бол одоо цаг үргэлж одоо бусдын мөнхийг одоо арилгах, бусдын зовлон арилгахын төлөө одоо хичээж байх хэрэгтэй. Энэ нь бол нэг ганц нэг төрөлдөө биш, олон төрөл дамжиж одоо ийм зам мөрөөр одоо явах хэрэгтэй. За энэхийн тулд өөрөөсөө эхлээд бол энэ бүгдэд одоо сайтар суралцах хэрэгтэй гэдгийг одоо тайлбарлаж байна.
하이 개고 하이 다보 왕 오구로 규르데 외심전의 대발로 되자 나버도 타고 줘봐라 창화당 조 인시 심전의 대배 담내 담발라 개베 인호 시셔와도 대다를 개에서 딘이 직딩 대변 되자 За ингээд бодит оноор бол одоо бусдад туслахын тулд бусдыг одоо амар амгалантай болгохын тулд өөртөө олон янзын одоо төрлийг авдаг. Зарим үед бол одоо урд өмнө бодит оноор хааны төрлийг авч ирсэн, зарим нь хааны агийн төрлийг авч ирсэн. Гэх мэтчлэнгээр одоо маш олон янзын одоо төрлийг авч тэр төрөлдөө төрж одоо олон амьтдыг амар амгаланд хөтлж ирсэн юм. 도보 침발로 도보 바로도 침보 숨기대 개발자다 초기에서 시단 저보 요소 주보 나버셔보 사월 세회시 샤보 진소 최순태다 패무치 대월시베 기본으로가 선호 시제 소자 뜻하니 사제 소기다 니고이교 저주 선보 저주 선보 남코나 지게도 시베 진보로 소베 대인 매경 대단하야 기본으로도 주베 예베 대남라니 대남라니 시벌어 때네 대개도 저도 될라 기본남라니 패질 지몰로 소베 쇼요소부터 다 주벌 라라 저도 저거 나라니 준주의 상대의 시르디 지슈다의 직 бодит онорын одоо банк дагаж мөрддөг 6 зүйл байгаа. 6 зүйлийн одоо эхний өглөг өгөх, ёс суртахууныг сахих эдгээр зүйлүүд бол энгийн одоо бодит онорч их амар. Харин одоо самадияны эрдмийг олох, бэлгүүнийг олох эдгээр одоо зүйлүүд нь бол одоо хуургийн одоо хувраг бодит онорт илүү амар байх болно гэдгийг тайлбарлаж байна. 최기단이 전이고 깨와매매 천이천이 균이 이식이 소소 단이 땡라소 배체외의等你求决呢陈述什么上次呗个早过下吧解决什么你们那呢女性呗而且的让到没能唐不了样的身上呢找那了找没不那不能讲不我不能的啥而且吧掉了些呗设计你们那帮的呢让给单了一杯没习惯等你永结束就我呢接近边那个你都3年那么这的话你要等把来台来什么呢什么中结起呗没么中吧也都长久什么的呢上次行动那我就叫出名就是台来那边没把原来中不是吧中吧你们中呗你们到了去那我是就都是人家跟着那边叫了出国民就的서버로 체 하고로 고배치대 인지규 노버로 체배실 오모는 주고에 샤바를 sem기보 수모 다들 하셔나 За ингээд 3 дугаар бүлгийг уншиж дүүрлээ. Энэ хүрээд өнөөдрийн номын альдуураа завсарлая. такие надо шисбана шири За ингээд түрүүн тайлбарлсан 가장 알아서 다 бид нэр ямар тааж одоо 지 템po 직비 내다 서로 шашин бурхны шашин одоо жоохон уруудах ийм цаг үед бид нэр амьдарч байгаа. 야치 띵서 딘데지 에네 루루 яб사로 Бидний хувьд 토미 꾸지 бурхан багшийн одоо айлтсан тэр уужим гүн гүнзгий энэ сургаал номлолтой гэвч бид нэр одоо учирсан. Бидний өмнө бол одоо энэ бурхан багшийн энэ гүн гүнзгий одоо сургаал номлол өргөн уужим сургаал номлол бол бидний өмнө байна. За энэ номыг одоо зааж хөтлөх одоо багш нарч байна. Тэгэхээр энэ нь бол аль ч талаас одоо нөхцөл шалтгаан бол бүрдсэн юм аа. Гадна талаас эдгээр нөхцөл шалтгаан бүрдсэн яг энэ үед өөртөө сайн одоо хичих хэрэгтэй. Энэ сайхан боломжийг талаар өнгөрүүлж юусоо болохгүй. Энэ номонд гарч байгаа зүйлүүдийг одоо өөртөө сайн суралцаа зогсохгүй өөрийн амьдралдаа одоо сайн хэрэгжүүлж дагаж мөрдөх нь чухал юм аа. За ингээд бүгдд нь баярлалаа. Өнөөдрийн номын айлдвар ингээд энд хүрээд өндөрлөж байна. Маргааш номын айлдвар үргэлжлэнэ. 중심에도
Drama ri ra ling shi nin de yen ba di sang ge xing tu mi de bu wa yi zhou kun nama ta xing le jiu ba xiu idam guru rana mandala kam nayatayami. 말하면서 아다 배선 이것도 봐. 겁나라. За номон дээр их гардаг. 그 굶주일 때 Дадуулчих юм бол хэцүү зүйл ерөөсөө байхгүй гэж гарч байгаа. Дадуулчих юм бол ерөөсөө бидний одоо дадуулгаас өмнө бол хэцүү байсан тэр зүйл дадуулаад байх тусам улам л амархан болно. Урд өмнө за энэ хэцүүдээ гэж бодож исэн зүйл маань сараар жилээр ингээд одоо дадуулаад байх тусам улам л амархан болоод ирэх юм. Тийм учраас та бүхэн гів гэнт одоо саяны одоо ярьсан бод зэтгэл болон хоосон чинэрийн үзэл онолыг тэр даруй одоо гинт ингээд өөртөө бий болгоно гэж байхгүй. За энэс бол одоо удаан хугацаанд үнд суралцах хэрэгтэй. Зарим хүмүүс нь бод зэтгэл гэдэг бол хэцүү дээ, хоосон жанр гэдэг бол хэцүү юм а гэдэг хоошин тавиад хүнээс өөрөө ингээд цухтаад байдаг. Ингэж болохгүй. Анх би ном үзэж явах үед бол бод зэтгэл хоосон чанарын үзэл бол аль нь бол ямар одоо агуу зүйл юм энэ хэцүүдэ гэж боддог байсан боловч үүнд суралцаад байх тусам улам л одоо их амархан болж улам л ойлгомжтой тодорхой болж ирсэн. Тийм учраас сая хэлсэнчлэн одоо гадна талд бол бидэнд маш олон янзын одоо олон нөхцөл шалтгаанууд бол бүрдсэн байна. Энэ үед бид нэр одоо өөрсдөө хийчих хэрэгтэй. Яг одоо бидэнд байгаа ийм нөхцлүүд одоо бүрдсэн байгаа энийг одоо бид нар талаар өнгөрүүлэх юм бол одоо нэг ашиглаж чадахгүй ингээд талаар өнгөрүүлчих юм бол хожим одоо бидэнд ийм боломж тохиолдно бүрдэн гэдэг нь бол хэцүү юм. Тийм учраас одоо яг өнөөдөр хэцүү гэж бодогдож байгаа тэр зүйл нь үзэж судлаад уншаад байх тусам бодож бясалгаад байх тусам улам одоо амархан болно. Өнөөдрийн одоо бидний дотоод ойлголт маань хэдэн жилийн дараа гэхэд үр дүнтэй болсон байх болно. Илүү гүнзгий байх болно. Илүү баттай байх болно. Цагааш умын айлдвар үргэлжлэн Монголын цагаар 10 хагасд номын айлдвар эхэлнэ.